За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би боловсролын сайд Баатар Улигтэй энэ өдөр мэтгэлцээ хэмээн мэтгэлцээнд дуудсан байгаа. 11 цаг 40 минутаас морин цагаас эхлэе гэж дуудсан. Одоо ингээ 20 хэдэн минут өнгөрөө явж байна. 20 минут хүлээе гэсэн. Ирсэнгүй. За мөн дээрэс нь Эрдэнэ булган сумын засаг даргаас ийм мэдээлэл иржээ. Танаа ирүүлсэн албан бичигт намын мөрийн хөтөлбөрийг танилцуулах хүрээнд мэтгэлцээний зохион байгуулах талаар дурдсан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль нам нэр дэвшигчээс сонгогчдод уулзах мөрийн хөтөлбөрөөр сурталчлах арга хэлбэрийг хуулийн 39-р зүйлийн 39-2 тусгаалan заасан. Хуулиар тусгаалan зохицуулсан арга хэлбэрт мэтгэлцээ хийх талаар тусгаагүй байх тул зөвшөөрөл олгох боломжгүй Ж3 тамир гэсэн байна. Тэгэхээр сонгуулийн тухай хуулиар бол ямар нэгэн байдлаар мэтгэлцээ өрнүүлэх нь зөвшөөрөгдсөн байдаг. Харин Эрдэнэ булган сумын засаг дарга мэтгэлцээ хийлгэхгүй гэж ийм албан бичиг явуулсан байна. Тэгэхээр бол нээлттэй мэтгэлцгээс татгалзаж байгаа юм байна. Нэгдүгээр нэр дэвшигч нь өөрөө татгалзаж байгаа юм байна. Хоёрдугаар сум орон нутгийнхын удирдлага мэтгэлцээ хийлгэхгүй гэдэг ийм албан бичиг явуулж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэ мэтгэлцээнийг хэлсэн цагтаа ирлээ, хүлээлээ. Дээрээс нь Эрдэнэ булган сумын засаг дарга нь ийм албан бичиг явуулжээ. Тийм болохоор Баатар Улиг сайдыг ирж мэтгэлцгээс айлаа хулчилаа гэж үзэж байна улс төрчийнхөө хувьд. Үсрэнгүй өсөлтийг өрх бүрд Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Бүрэг Баатрын мөнх тулга. Үсрэнгүй өсөлтийг өрх бүрд Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Бүрэг Баатрын мөнх тулга. Үсрэнгүй өсөлтийг өрх бүрд Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Бүрэг Баатрын